Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2026 оны 1 сарын 20-ны 1-р гараг байна. Тэгэхээр өглөө болгон бидэнтэй хамт эзний үгтэй хамт эзнийг магтаж бас эзэнд хандан залбирч эзний амьд үг болсон Библийн энэ тэндээс удаан хугацаанд бас суралцж байгаа та бүхэндээ үнэхээр их талархаж та бүхнийхээ амьдрал үйлсэд эдгээр эвэлийн цагууд үнэхээр хүндхэцүү амьдралын ч үед бас маш том урам зориг болоосаа гэж хүсэж байна. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр бид нэр 365 дахь дугаараа бэлтгэн хүргэж байгаадаа үнэхээр их талархаж байна. 2023 оны 8 сарын 28-наас хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрөө Сайма пастор бит хоёр эхлүүлээд өдийг хүрсэн байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд юу ис тохиолдох вэ? Юу исийг хамтдаа суралцаж өнгөрүүлөө те. Үнэхээр их талархаж байна. Тэр бүх хугацаанд эзэн хамт байж өөрийн хүүхдүүдтэй өөрийн үгээ биднээр дамжуулан хүргэж босгож урамшуулж ясанд үнэхээр их талархаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг яваад хэсэг түр хугацаанд нэвтрүүлэг маань завсарлах болно. Дахин баяртайгаар уулзна гэдэгт итгэлтэй байна тий. Тэгэлгүй яхаа. Гэхдээ та нэвтрүүлгээ эхнээс нь эхлээд сонсоорой гэж таныг ятгахж байна. Та тийм цагийг заавал гаргаарай. Тэгээд пэйж дээр бид нэр сонсох линкийг нь тавьчих болно. Тэгээд 365 дугаар та дахиад бүтэн 1 жил сонсно гэдээ боддоо тий. Эхнээс нь эхлээд тэгээд хадгалж аваад та линкийг нь хадгалж аваад өдөр болгон өглөө бүхэн давтан сонсох боломжтой шүү. Тэгэд манай 3w.itkellradio.com 24/7 шууд эфир маань тасралтгүй явсаар л байгаа тий. Яг манай сайт маань засварлагдаад бүрэн ажиллагаатай биш ч гэсэндээ манай шууд эфир тасралтгүй явж байгаа гэдгийг дахин сануулъя. Тэгээд та дэлхийн хаанаас ч гэсэндээ энэ itkellradio.com руу ороод та манай шууд эфирийг сонсож Магдалины дуу манай радиогоос бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгүүд маань тасралтгүй үргэлжилж явсаар байгаа тий. Энийг та ханаас ч хизээч сонсох боломжтой байгаа шүү. Тэгээд таныг сонсоорой гэж ятгахж байна. Нэг гайхалтай товчхон гэрчлэл бол юу гэхээр өнгөрсөн 101 цуглаан дээр залбирлын цуглаан дээр нэг хүн эзэн таны харж хандах болтгоо гэж хүнд хэлсэн гинэ. Тэгсэн чинь би наадах чи сонсдоо шүү гинэ. Тэгээ нөгөө манай хермоны шүүдрийн сонсогчдод хермоны шүүдрээр амьсгалж тэд бас эзний үгийг нэг нэгэндээ хуалцаж байгаа. Энэ радио үйлчлэл гэдэг бол бид нэр бүгдөө юм шүү гэдгийг бол илэрхийлж байгаа. Тэсний гайхалтай ивэл байгаа. За тэгээ мэдээж радио үйлчлэлийн онцлог бол юу гэхээр тодорхой хугацаанд нэвтрүүлэг төслийн хүрээнд явагддаг. Яг 365 дугаарыг хамтдаа хийлээ. Дараагийн эзэн бидэнд ямар шин зүйл, ямар шин хутгаас биднэрт ямар ус уулахыг бүгдээр хамтдаа хүлээж хамтдаа залбирч бэлднэ гэсэн. Халелуя. Тэгэлгүй яхав. За тэгээд энэ өглөө хятадын нэгэн алдарт пастрын хийсэн үгээр эхлүүлье. Та өөрчлөгдөхөд бэлэн биш бол Библийг хизээч жинхэнэ утгаар нь таньж чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та өөрчлөгдөхөд бэлэн байна уу? Эзний үгийг зүрх сэтгэлдээ шингээж та амьдралаа эзнээр өөрчлүүлэхэд бэлэн байна уу? Үнэхээр та бэлэн байгаа бол Библийг нэгэд уншаарай. Эзний үг таныг удирдан чиглүүлж мөн босгох болно. Тэгээд үнэхээр их талархъя. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж түүнд алдар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Сүлшгүй та оддыг
тавалгаан өмрөж тахалхалан дэвшруулаа хинтэж зүйлшгүй та өөрийн гигээ авч ирдаа бүх дэлхийн надваа харин тань хүчээр тогтноо та босор жавлантай мөхимо гахамчи ядросан Есүс тантай зүйлийн шүгий та bod Есүс Учимуриге табаяр хориндо бэлхач уригигене тани бит нармахтацхан табосур жавланта мохимо бахамши ядросан Есүс тантай зүйлийн шүгий та босор жавлантай мохимо бахамши ядросан Есүс тантай зүйлийн шүгий та bod Есүс та bod Есүс тантай зүйлийн шүгий та bod Есүс та босор жавланта мөхимо бахамши ядросан Есүс тантай зүйлийн шүгий та bod Есүс Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр эзний үг Амос номын 5 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл. За энд дуудаа. Харин шүүлт нь ус мэд, зөвхт байдал мөнх урсах, урсгал мэд хуйлран бог гэдэг үг. Амен. Тэгэхээр Библийн яг энэхүү хэсэгтэр бол шүүлтийн тухай гардаг. Ялангуяа Амос номын 5 дугаар бүлэг бол шүүлтийн тухай гардаг байхгүй. Хэн үлдэх юм бэ? Хэн тогтож үлдэх юм бэ? Тогтож үлдэхийн тулд яах ёстой юм бэ? Хүмүүсийг тогтоож үлдээхийн тулд яах ёстой юм бэ гэдэг талаар бас хэн тогтож үлдэхгүй вэ гэдэг талаар бас гарч байгаа. Тэгээд 24 дугаар ишлэл дээр үгдээ энэ шүүлт бол ус мэд, зөвхт байдал мөнх урсах, урсгал мэд хуйлран бог гэхэд шүүлт нь өөрөө ус, зөвхт байдал бас ус гэсэн байсан учраас миний хувьд залбирж агаад яагаад тэр нь усаар би дахиж дэлхийг хизээж усаар шүүхгүй гэж амласан бурхан шүүлтийг устай адилхан дахиад хэлж байгаа юм болоо гэсэн асуулт гарч ирээд тэгээд жоохон Библиэлд ер нь хэлэгдээд байгаа ус ер нь израилчуудын хувьд, Библи судлаачдын хувьд ямар байдлаар хэлэгдэх юм бэ гэдгийг хайж үзэхгүй. За тэгтэл ингэж байна.
Шүүлт нь ус мэт урсаж зүвт байдал ширгэхгүй горих мэт байг. За энэ бас өөр орчуулга явж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр Библийн энэ үг сургаалуудыг бид ингээд бас заримдаа ямар орчуулгаас хэрэгжилж чинь яаж нээж гэдэг нь бол маш чухал бол байгаа. Тэгээд Германы шүүдэр нэвтрүүлгийн хувьд бол Библийн орчуулга дээр бол маш нээлттэйгээр хандсан. Бид нэр ертөнцийн эзэн гэдэг үг орчуулгатай дартаа шингэрээ те ариун бичээс нийгэмлэгийн Гитамора огшийн орчуулга байна. За тэрч байтгаа бүр анх 90-ад оны дундуур гарч ирсэн шинэ Грээс гээд улаан хатуу хувцастай Библийн орчуулгыг ч гэсэн хэрэгэлсэн. Яагаад гэвэл ямар их сурвалжтай ямар орчуулгыг барьж яваад эзний үгийг хөрвүүлсэн бас их чухал байгаад байд. Шүүлт бол яг ус мэт. Ус бол амьдралын зайлшгүй хэрэгтэй байсан. Хүмүүнийг амьд байхад нь хамгийн их тусалдаг зүйлээр дамжуулаад нэгэн цагт Нуагийн үед Бурхан энэ дэлхийг одоо шийтгсэн байна. Ямар ч биднэрт сайн зүйл ихтэхтэй бидэрт аюултай болдог. Бидний биеийн 70% нь ус те. Тийм уснаас үтсэн. Тэгвэл бид үргэлж усан дээр байх боломжтой бас усан дотор байх боломжтой тийм бие махбод бол биш үү. Тэгэхээр Нуагийн үед бол Нуа 120 жилийн туршид хийж байгаа ажлаараа тунхаглалаараа үер айсуу гэдгийг хэлсэн боловч хүмүүс бол тоххойсон. Зарим хүн нь бол усыг бол хотгийнхаа усаар л зөөрлж байгаа, зарим нь бол нуурынхаа усаар л зөөрлж байгаа тий. Тэгээд ус хизээч одоо тэдний одоо үер болохоор гүүгээд гарчдаг толгодынх нь дээгүүр бүрхнэ гэдгийг тэд бол бодоогүй. Төсөөлөж байгаа тийм. Тий, энэ бол хүмүүсийн тооцоолол биш, эзний тооцоолол байсан. Тийм болохоор Нуагийн үед усаар шийтгэл ирэх үед энэ Амос 5 дугаар бүлэгтээ гардаг шиг энэ шийтгэлээс хэн зугтаж чадахгүй вэ? Хэн энэ шийтгэлийг даван гарч чадах вэ гэж яг хэлсэн баг шиг Нуагийн үед ч гэсэн Бурхан тэгээд хэлсэн байсан. Гэхдээ л хүмүүсийн дотор бие биенээ гэсэн сэтгэл бол байдаг. Бурханаас өгөгдсөн. Тэр нь юу гэж? Нуа онгоцонтой хүн оруулмаар л байсан баг. Гэтэл Бурхан тэр хаалгыг хааж дараа нь Бурхан тэр хаалгыг онгойлгосон. Нуа хэрвээ төгчих юм бол яаж онгойлгохоо мэдж байгаа учраас магадгүй зарим нэг оруулах Бурхан бити оруул гэсэн хүмүүсийг оруулах байсан баг. Харин Бурхан хаасан учраас тэр тийм зүйл болсон. Амосын үед бол Израильчууд бол их ган гачигтай үе таарч ирсэн байна л да. Ган гачигтай, цөлөрхөг, нутаг угаасаа амьдардаг, нутаг дээр амьдарч идэг. Тэгтэл тэр үед бүр ер бишийн 90 гандоодоо он жилүүд бол өнгөрч ирсэн баг. Яг энэ үед эзэн дамжуулаад та нар одоо ингээ гантаа байгаа болохоор үер өрөөсөө болохгүй гэж бодож исэн Нуагийн үеийнхэн шиг бодох гээд байна уу? Шүүлт яг тэр Нуагийн үеийн хүмүүс 50 байж итэл те 120 жил юу ч болоогүй учраас юу ч болохгүй гэж бодож итэл буусан шиг одоо гантаа байгаа юм чи ямар нэгнийх нь бас хаанаасаа байдин гэж та нарыг бодох үед л шүүлт ус шиг ирэх болно гэдэг зүйлийг Амосоор дамжуул хэлж байгаа. Ус бол амьдралын зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Бурхан шударгаас зөвхт байдал энэ бүхэн бол одоо юу гэдгийг хүмүүсийн нийгмийн одоо чимэглэл юм уу эсвэл бие биендээ гайхуулдаг юм хэв шинж биш. Энэ бол эзэн Бурханы ард түмэн гэдгийг нь бусад ард түмэнд гэрчлэх үндэстнүүдийн дундах өөрийн эзэмшлээр сонгож авсан Израилийн ард түмний амьдралын утга учир амьдралын одоо үндсэн гэдгийг бол хүмүүс бол мартсан байсан. Бурхан Нуагийн үед юу хийснэ гэдгийг мартсан учраас усаар дамжуулан эзэн яг ингэж хэлэх үед ус гэж юу илээ гэдгийг Израильчууд бол бод хэрэгтэй л болсон баг л та. Библийн маш их олон хэсгүүдийг устай холбоотой хэсгүүдийг нь цуглуулад тайлбарлах юм бол усыг бол Амос тэр усыг тусал нэг юм шиврээ бороо, намраа бороо, нэг юм жоохон тусалсан ч юм уу те. Тийм бороо эсвэл нэг юм жижигхэн горхины хоржгондог юм жижиг усаар ерөөсөө байгаагүй. Бас төр зүрийн бороо гэж бол ерөөсөө. Зүгээр нэг юм халт орох аадар гэж бол хэлээгүй. Харин урсах ус, ширэгдэггүй горх. Баяр ослоор ингээд нэг хүмүүс их хэмжээгээр ингээд бялхдаг нэг тийм одоо олон зарцтай өнтэй олон ваарн цоглуулсан тийм элбэг дэлбэг тэр усны тухай чирээгүй. Тэ? Бүр хаасаагүй бүрэн бүхнийг одоо даллан живүүлж байсан тэр хэмжээний ус дахиад ирэх боломжгүй гэж өгсөн байдлаар асуусан байна. Усны бас нэг шин чанар нь юу гэхээр тэрвэршүүлэх байгаа юм л да. Ус бол бохирыг угаадаг. Израильчууд гаднаа шашны зан үйлүүдийг их хийжсэн. Тийм учраас яг энэ ишлэгийг хэлхийн өмнө дуунуудынхаа чимээг надаас зайлал. Ятгын ишгийг чинь би бол сонсогчгүй надаас холдуул гэж бол хэлсэн баг. Тэгж хэлснийхээ дараа энэ зүйлийг хэлсэн баг. Яасан мэхээр тэд нэр
За бүгдээр одоо яг ингээд орчин цагаар хэлэх юм бол яг энэ хэсгийг нэг удаа номлож байхдаа миний хувьд юу гэж намцсан. За бүгдээр хамтдаа нэг залбирчаа шоудах уу гэж ягата яг адилхан гэсэн. Тэ? Тэгээ залбирчаа шоуддаг. Тэгээ залбирчаад буруу юм хийдэг. Тэгээд яаж юм гэхээр энэ байтугай хүмүүсийг бурхан уурж гин нүгэлтэй хүмүүсийг уучлаж юм чи намайг уучлж л таарна. Бурхан бол цэвэрлдэг, ариусгадаг. Бурхан бол ингээд намайг дахиад угаагаад авчихна. Бурхан надад тайртай, би бурхны хүүхэд. Би шавар дундахаар ээж нь хүүхдээ угаагаад авдаг шиг те хувцсыг угаасан хувцаар сольж өгдөг шиг бурхан бас намайг тэгээл аавна гэсэн тийм байдлаар израильчууд маш их ингэж ядэл. Амосын үед бол яасан бэхээр Израилийн нүглийн улмаас бол гашуудан энэ хүүгийг бол хэлсэн байна. Та нарын дотор мүлжлэг, шудраг бус байдал, шашинлаг тэгсний бас гадна нь шашинлаг байдал тэр шудраг бус байдлаа хизээ нэгэн цагт бурхны өмнө тайруулсан өргөл өргөөд алга болгох чинь гэдэг юм үү те. Нэг тийм нөхцөл байдлаар та нар бас бодоод байгаа шиг байна. Бас энэ 5 дахь бүлгийн энэ 15 дахь ишлэлээр тэгсэн байгаа аахгүй. Йосефийн гэрийн үлдгэсэд гэдэг үгийг бол хэрэгэлсэн байгаа даа. Тэгэхээр Йосефийн үлдгэсэд гэдэг үг нь ямар учиртай вэ? Йосефийн эсрэг ах нар нь маш их буруу зүйлийг хийсэн ч гэсэн Йосеф тэднийг уучлсан байдаг. Тэгээ Йосеф юу гэж хэлсэн бэхээр бурхан одоо сайныг хийхийн тулд эхлээд намайг явуулаад дараа нь та нарыг аврах гэж ирсэн юм а гэж. Тэгэхээр өөрийнхөө амьдралын тэр хүндхэцүү байдал тэр ах нарынхаа өөрт нь учруулсан зүйлүүдийг бурхны бүх ард түмэндээ зориулсан сайн зүйлд зориулан хийсэн бэлтгэл ажил байсан гэж Йосеф бол ойлгосон байна. Гэтэл гим нүгэлтэй хүмүүс Йосеф шиг гим нүглийн эсрэг тэр амьдралын нөхцөл байдал өөрийнх нь эсрэг байхад тэмцээр байгаад итгэлээрээ давж гарсан хүмүүс шиг өөрсдийгөө тэгээ Йосефийг ч гэсэн уучлж ирсэн юм чинь Йосеф ч гэсэн тийм байдлаас гарч ирсэн юм чинь бид нар бол зүгээрээ гэсэн ийм тайвшрал нь бас тэднийг бас тэр шүүлтийн өдөр хүндхэцүү байдал авчирч магадгүй гэдгийг бол хэлсэн байна. Хүчтэй саадгүй урсгалын тухай хэлсэн байна. Ус урсгахдаа бүх саад дотхорыг нураадаг. Энэ дэлхийд дээр усны хаалт гэж хүмүүс энд тэндгүй зөндөө урсгадаг бол цунами болохоор тэр нь хамгаалсан удаа бол баг байхгүй байгаа. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Бас нэг зүйл нэгээр ус бол өнөөдөр ингээд бид нар ер нь хятад хүмүүсийг хэлсэн үгнээс их иш татж байна л да. За бүрслий. За гинтгэм Библиэр ч бүрслий ярихаар битгий гайхаа. Бүрслий юу гэж хэлсэн бэхээр хэрвээ чи сайн одоо тулаанч одоо сайн одоо тулаанд давж гарахыг хүсэж байвал чи ус шиг бай. Усыг стакан хийх юм бол стакан болдог. Усыг домбонд хийх юм бол домб шиг болдог тий. Усыг хавтгай юм дээр асах юм бол хавтгай болдог. Ус хаана очиж чинь яг тэрүүгээрээ болдог. Бас нэг зүйл нь ус нэвтэрдэггүй зүйл гэж бол байхгүй. Ус цагаа болохоор тодорхой хугацааны дараа төмрийг ч ихсэн нэвтэлж, зэврүүлж те байхгүй болгодог. Бидний одоо хамгийн одоо хизээч живхгүй, хизээч ус нэвтрэхгүй гэж бодож исэн Титаник одоо далайн гүнд одоо те зэвэрч одоо бүр ингээд усанд идэгдэж байхгүй болж байгаа. Ус нэвтэрдэггүй зүйл гэж бол байхгүй. Тийм учраас өнөөдөр хэлж байна. Та нар гим нүглээ нуун, гим нүглээ алга болгож болно гэж бодсон уу? Үгүй. Шүүлт бол яг ус шиг учраас чиний амьдралын чинийг ямар ч одоо ган шиг хатуу ингээд одоо сепэн дотор хадгалсан хин ч мэдхгүй гэж бодсон зүйлийг ч гэсэн очоод цэвэрлэх болно, урсгах болно. Үүнийг л одоо бид нар санаж явах хэрэгтэй гэдэг зүйлүүдийг бол мэдж байна. Ингээд хэрвээ энэ ишлээс нэг зүйлийг ингээд харах юм бол эзэн ос болон хуурай газрыг салган тусгаалсныхаа дараа хүнийг хуурай газар дээр бүтээсэн шүү дээ тийм. Тэгэхээр бол ус бол биднэрт амьдрал өгдөг, ус бол дасралтгүй ингэж өөрчлөгдөн, шинжлэгдэж те ус ингээд одоо юу гэдгийг уул руу яваад уулнаасаа шүүдрэ болж буугаа тэгээд даад нь гол болж урсаад те тэгээд буцаад ууршаа тэгээд ингээд дасралтгүй юм зүйл бол бас ус байгаа үед цэвэрчсээр л байх болно. Бас хэрвээ ус хааны газар одоо догшрох тийм нөхцөл байдал бүрдэх юм бол түүнийг зогсоох саад бэрхшээл гэж саад гэж бол байхгүй. Түүнээс нуугдах газар гэж бол байхгүй гэдэг. Бас нэг зүйл нь юу гэхээр шудраг ёс гэдэг бол хизээ нэг цагт ногоогийн үер шиг тогтдог юм аа. Тийм учраас дараагийн өдрийн шүүлт ирэх үед тэр бол галаар байх болно гэдгийг хизээч бид нар мартаж байна. Монголчууд бид өрүүлж ярьдаг гэсэн гал усны аюул гэж ярьдаг гэсэн те. Гэтэл эзэн тэр үед дараагийн удаа ирэхдээ галаар биднийг шалгах болно гэдгийг бид нар санаж явах хэрэгтэй. Харин өнөөдөр усны тухай сүүлийн нэг үгийг ингэж хэлэхэд бид усан баталгаа хүртэх үедээ юу гэж хэлдэг вэ? Миний өнгөрсөн амьдрал, миний бүх зүйл энэ урсгал усанд урсан алга болж энэ усанд булхагдаад
булхагдсан тэр хүнтэй хамт байсан бодол санаа бүх зүйлүүд нь энэ урсанд урсан алга болж энэ усан дотроос өндийн гарч ирж байгаа энэ норсон энэ хүн бол шинээр эцэггүй харамсалтай нэрээр босч ирж байгаа хүн билээ гэж хэлдэг. Төмөрөө эзний үгээр босцгоо. Төмөрөө өөрсдийнхээ бие зүрх сэтгэл санаа бодлоо эзний өмнө усаар угаацгаая. Хамгийн гол зүйл нь гэхээр ямар нэгэн зүйлийг нууж авч үлдэнэ гэж бодохгүйгээр эзэн цэвэрлэхийг хүсэж байгаа бүхий л газрыг түүний өмнө нээлттэйгээр ямар ч хааж нуулгүйгээр цэвэрлүүлцгээе. Тэгээд бүгдээрээ итгэлээрээ яг нуа итгэлээрээ дахин хүндрэлтнийг эхлүүлсэн шиг бид нар ч гэсэн энэ амьдралдаа дахин эхлүүлэхийг эзний өршөөл нэгүслэр хамтдаа хийцгээе гэж. Амен. Энэ цагт эзний өмнө хамтдаа харцгээе. Чиний тулах замд ихэсний амгалан байг амар тайвныхан чамтай хамт бай. Чиний алхам бүрий эзэн минь өдөрдөө эзний хүчит хар чамайг хөтөлнө. Чиний тулах замд ихэсний хэлэн байг алдар тэзэн чамтай хамт бай. Чиний гიშгэх бүх газрыг эзэн минь өдөрдөө чи хэзний замыг бэлтгэх болно. Эзний ханчлалын төлөө замд гарч би хандна эзэмин. Эзэн яв гэж тушаач бай. Эзний нэрээр чи яваг туг амцагсан цулгацаар адаг цэцэгдэн гэрч хүмүүс чиний андердас эзний алдрыг харах болно. Хүчтэй бай зориг табай дэлхийг ялсан бидний хэцээ чамтай үргэлж хамт байж шинэхүү чадлыг чамд өгнө. Чиний тулах замд ихэсний амгалан байг амар тайвныхан чамтай хамт бай. Чиний алхам бүрий эзэн минь өдөрдөө эзний хүчит хар чамайг хөтөлнө. Чиний тулах замд ихэсний хэлэн бай алдар тэзэн чамтай хамт бай. Чиний гიშгэх бүх газрыг эзэн минь өдөрдөө чи хэзний замыг бэлтгэх болно. Ханчлалын төлөө замд гарч би хандна эзэмин. Эзэн яв гэж тушаач бай. Эзний нэрээр чи яваг туг амцагсан цулгацаарт алг цэцэгдэн
алдрыг харах болно хүчтэй бай зориг тобан дэлхийг ялсан бидний хэзээ чамтай үргэж хамтабаж шинэ хүчтэй чамд өгнө Hançtadın todo Zandagarç bir andına etmi Etin yavgıç tuşaçı bay Esninirer çiyavak tu Anlatsansın tılgatart Alık tetsigden gerç Umut kini endirdas Ezdi aldırı hark bodno Uçte bay Zorig tabay İlkik yılsam bitini ketin Çamta urgeç Am tabay Шинэ хүчтэй чамд өгнө Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Амос номын 5 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлээс суралцлаа. Харин шүүлт ус мэт зөвхт байдал мөнх урсах урсгал мэт хуйлран буг химэн хийсэн үгээс бид хамтдаа суралцлаа шүү дээ. Тэгээд шудраг ёсыг тунхаглагч, иш үзүүлэгч Амосоос бид нэр суралцлаа. Тэгээд Амос гэдэг нь хүнд ачаа үүрсэн нэгэн гэсэн утгатай үг. Тэгээд Амос Тикаод хонь хариулж агаад Бурханаас дуудлага авсан нэгэн, амьдралдаа маш үнэнч итгэмжтэй нэгэн байсан. Амасягийн хөөх аюулаас үл хамааран итгэл үнэмшлээ мохоолгүйгээр зоригтойгоор эзний үгийг тунхаглаж өөрийн үүргээ ухамсарлсан нэгэн байсан юм аа. Хүмүүсийг эзэн тухайн цаг бүрт үргэлж ашигласаар байсныг бид эндээс харж байна. Тэгээд өөрийн үгээ ч гэсэн дамжуулсаар хэлсээр байдаг. Харин түүнийг нь бид хүлээж авч яг үгийнхэн дагуу байж цэвэр зүрх сэтгэлээр хандаж гимшиж ирнэ гэдэг хамгаас чухал гэдгийг өнөөдөр бид хамтдаа суралцлаа. Тэгээд энэ цагт үгийг тунгаан бодоод эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь өнөөдрийг хүртэл яг энэ цаг мөчийг хүртэл яг одоо таны нэрийг дуудах хүртэл амьдарч ирсэн амьдралын маань аль нэг хэсэгт цэвэрлэх угаах шаардлагатай. Бусдад бүдрэл болсон бидэнд ч одоо дарамт одоо шарах болсон тийм зүйлүүд байвал та эдгэж цэвэрлэж ариусгаж та шинийг эхлүүлж өгөөч гэж танаас гуйж байна. Бид маш их олон ачааг үүрч яваа. Бид яг Амос шиг олон ачааг үүрч яваа. Гэхдээ эзэн минь ээ, буулгыг минь авна гэж амласан эзэн минь ээ. Миний булга хөнгөн гэж амласан эзэн минь ээ. Бид тантай хамт энэ бүхнийг өөрхийг хүсэж байна. Таны өөрүүлсэн зүйлийг л өөрхийг хүсэж байна. Учир нь та өөрүүлж байгаа зүйлээ яаж өөрхийг, хэрхэн яаж өөрөх вэ, хэрхэн яаж давж гарах вэ, тэр хүч чадлаас танаас ирдэг. Та биднэрт хайртай. Та биднийг дарамтлж, та биднийг зовоож болчлохын тулд юм өөрүүлдэг. Тиймээс эзэн минь энэ цаг мөчид биднийг чөлөөлж, биднийг хайрлж, бидний төлөө цорын ганц хайртай өгч уучлсан их эзэн минь танд хандан залбирч байна. Сул дараа биднийг өрөвдөн хайрлаж, амьдралын минь үлдсэн өдрүүдэд өөртөө аваач. Есүс таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ түүхрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Тэгээд дараа баяртайгаар уулзах болно. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.